Hello guys. За бүгдээ нэг бичлэг үзэж байгаа өдрийн оройны өглөөний бүх өдрийн мэндийг хүргье. За манай гэр бүл ерөөхдөө сая наадмаар бас давхраас сайхан амраад авлаа. За тэгээд жоо шинэ хамт зэрэг ажиллаж байна. Тэгээд гадна талын ерөөхдөө сайтын хавтангаа хийгээд дуусгасан байгаа. За өмнөх бичлэгнэр болохоор ерөөхдөө Монгол басаалтаа гэсэн. Тэгээд Монгол басаалтын гадуур сайтын хавтан шууд гэсэн байгаа. За сайтын давуу тал нь 12-ын тоосог хамтаа дүүцгүүц дулааныг хадгалдаг. Тэгэхээр ерөөхдөө манайх бас сайт ингээд сонгож бас байшингийнхаа өнгө үзэмж гэсэн дулаан ч гэсэн ер нь бүх зүйлд тохиромжтой санагдаад сайт ингээд ер нь сонгоод хийж байгаа. За тэгээд гадна талаа ерөөхдөө бид нар OSB дээрээ базаалт за тэгээд чиг тусгаарлаж тэгээд ер нь сайтыг хийсэн байгаа. Тэгээд манай байшингийн хувьд болохоор дотор тал нь бол C каркас төмөр дээрээ ерөөхдөө шүршдэг хөөсөр дулаалаад за тэгээд давхар бас одоо дотор тал маань бас нэлийн олон дулаалгатай байгаа. Хөөсөн дулаалга базаалт бас нэмж тэгээд OSB хатан дулаалган бас гоёлаа ингээд ерөөхдөө нэмэлт юмнууд өндөө хийх учраас бас маш сайн дулаалгатай байшин байна. За тэгээд өнгө үзэмжийн хувьд болохоор манай гэр бүл ерөөхдөө гоё цагаан хувьтай тэгээд саарл оруулахтай юм Adidas-ын 3 канцтай маягаар нэг байшин хийсэн байгаа. Ганц толгой цагаан байхаар бас өөртөө хавах гэж бодоод тэгээд энэ бүх юм санаа ер нь манай нөхрийн толгойн дотроос гадаг байгаа. Тэгээд бид хэд ерөөхдөө зөвлөдөө тэрүүл ямар гэх зөвлөдөж ярилцаад тэгээд бид хэд ерөөхдөө бас сонголтын дээр нь бас сонголт хийж өгч тусдаг. За тэгээд байшингаа бүгдээ хамтраад болж байгаа болохоор маш сэтгэл санаа маш сайхан өдөр гоё ягаа. За бид хэд ерөөхдөө агаарчлалтын хоолоогоо OSB сайтангаа хийж явахдаа цоолж хийсэн байгаа. За тэгээ ерөн сайтан одоо гадна талын юмнуудаа хийхээс өмнө одоо бүрэн гүйцэтгэж хийж дуусгаас өмнө хийхгүй бол дараа нь одоо C төмөрөө ч юм уу те тайрах цоолох зүсэг тэглэх гээд асуудал үүсэх учраас хийж байх явцдаа хийх хэрэгтэй мэлээ. За тэгээд өвөл гадаа хүтэн дотор халуун болохоор халуун хүтэн ерөөхдөө арчлаад цан нөмсдөг учраас дээврийн хөндөгөр агаарчлалтын сэддэг хоолой гаргаж хийх нь чухал юм билээ шүү. Тэгээд өрөө болгонд агаас хэлэлтэй байгаас гадна цан цохих аюулаас хамгаалах учраас байшингаа барьж явах явцдаа агаарчлалтын хоолойгоо хийх нь маш зөв хэрэгтэй мэлээ шүү манайхаа. Сайтангаа юу нэгаад босоогоор нүүн хийж болохгүй гэж өнгө үзэмжийн хувьд босоогоор нэгийг бас гоё харагдчихлээ. За тэгээд сайтанг маань өөрөө хавилтаа учраас хавилтаараа угсраад хийдэг учраас ямар ч завсар зай гарахгүй. Тэгэхээр борооны ус мас энэ одоо норох асуудал үүсэхгүй гоё жиг болт юм лээ. За тэгээд наадмын амралтын хажуугаар байшингийнхаа мэрсэр юмнуудаа хийгээд дундуур нь бас хөвгөлтэй бас хаан бичлэг бас хийгээд маш сайхан амарлаа. За тэгээд дараагийн бичлэгээр болохоор одоо дээврийн бичлэг юм. Тэгээд дээврийн бичлэгээр уулзлаа. Bye. Манай гэр бүлийг дэмжээрэй. Subscribe дараарай. Like, share, follow. За байшин барьж байгаа бүх хүмүүст мэдээ мэдлэг болох үүднээс бичлэгүүдээ хийж байгаа. Тэгээд та бүхэн маань авах гэхийн ухаанаар манай бичлэгийг таалан саяхаарай. Баярлалаа. Bye. Just in bed.